Төр хувийн хөвшил сургуулийн түншлэл хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх, мэргэжлийн үнцийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ахмадаас суралцах, тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор Ховд түншлэл 2022 төр хувийн хөвшлийн түншлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээний хүрээнд мэргэжлийн зөвлөлүүдийн хилцүүлгийг зохион байгуулж, санал зөвлөмж гарган ажилласан байна. Манай сургууль төр хувийн хөвшил сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлүүдийн үн цэнийг үнэлэмжийг нэмэгдүүлэх, цаашлаад мөн мэргэжлийн боловсрол сургалтын салбарын сургуулийнхаа нэр хүнд үнэлэмжийг дээшлүүлэх, олон хүмүүнд таниулах зорилготой. Түншлэгчдтэйгээ хамтынхаа ажиллагааг бэхжүүлж, оюутнуудыг дадлагжуулах, үйлдвэр дээрх дадлагжуулах ажлыг сайжруулах, мөн түншлэгчд маань, ажил олгогчдод маань ямар төгсөгч, ямар ур чадвартай, ямар төлөвшөлтөө мэргэжилтэд ажилтан хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг бид бүхэн бас сонсож, бид бүхний өнөөдрийн үйл ажиллагааны сургуулийн маань ололттой тал юу байна? Цаашлаад дутагдaltaй тал юу байна? Бид нар төгсгөж байгаа суралцагч дээрээ, төгсөгчд дээрээ юуг нь улам сайжруулах уу? Юуг нь засаж, алдаа байвал засаж сайжруулах уу гэдэг тал дээр хамтарч ажиллах зорилготой, энэ бүгдийг мэдээж ажлаа сайжруулах зорилготой, ер нь сургуулийнхаа үнэлэмжийг сайжруулах зорилготойгоор энэ төр хувийн хөвшлийн түншлэлийн үйл ажиллагааг жил болгон уламжлалт болгон зохион байгуулдаг байгаа. Өнөөдөр Ховд түншлэл 2022 үйл ажиллагаа эхэлж байна. Хөгжил политехник коллежийн хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлдвэрлэл үйлчлэгээний чиглэлээр 33 мэргэжлэр сургалтын үйл ажиллагаагаа явуулж 120 гаруй аж ахуй нэгж байгууллагатай харилцсан туршлага солилцох, үйлдвэрлэл дээрх суралцагчдыг дадлагжуулах, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэд ажилчин бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээрх ажиллагчдыг чадахжуулах зэрэг үйл ажиллагааг явуулж төр хувийн хөвшлийн түншлэлийг бэхжүүлэн ажиллаж байна. Энэхүү багш суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнд хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, дэд бүтэц, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн бүх мэргэжил 33 мэргэжлийн бүтээлийн үзэсгэлэнгүүд тавигдсан байна. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр бол амтлагаат үзэсгэлэн худалдаа болж байна. Бусад мэргэжлийнхэн бол үзэсгэлэн бүтээлийн үйл ажиллагаа тавигдсан байна. Ховд түншлэл 2022 төр хувийн хөвшлийн түншлэгчдийн зөвлөгөөний дараагаар Хөгжил политехник коллежийн багш суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг төв талбай дээр харгалаа. Бүтээлийн үзэсгэлэнд хоол үйлдвэрлэлийн ангийн оюутнуудын хийсэн амтлагаат үзэсгэлэн худалдаа, газар тариалангийн ангийн оюутнуудын хийсэн даршилж хатаас ногооны үзэсгэлэн, өсчин гой сайхан, сантехник модон эдлийн мужаан, эсхийн урлал, зөөллөн оёдлын бүтээгдэхүүнээр тус үзэсгэлэн худалдаа гаргажээ. Манай анги болохоор жимсгэн хүнсний ногоо, самар, боловсруулалтын дарчлагч, үйлдвэрлэлийн технологийн анги гэдэг нэг жилийн анги байгаа. Энэ удаагийнхаа үзэсгэлэнгээр бид нэр 16 төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан байгаа. Төр бүрийн компот, тэгээд төр бүрийн даршилсан ногоонууд, мөн тэгээд хатаас ногооны цуглуулга, тэгээд үрлийн цай гэх мэт 16 төрлийн нэр бүтээгдэхүүний гаргасан байгаа. Дарсан хэмжээ гэх мэт. Манайх болохоор тогоочийн нэг жилийн анги байгаа. Тэгээд бид бүхэн ингээд 10 хэдэн төрлийн хоол хийсэн. Тэгээд хоол ингээд гаргаж ирээд кимчи, жишээ нь ингээд шорлог, тэгээд төрөл бүрийн хоолнуудыг хийсэн байгаа. Борлуулалт амар сайн байгаа. Амар эрчимтэй сайн борлуулж байгаа. Мөн энэ үеэр Хөгжил политехник коллежтэй олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн шилдэг түншлэгч байгууллагуудыг шалгаруулан алдаршуулжээ. Хөгжил политехник коллежтэй хамтраад бараг 30 жил ажиллаж байна дөө. Хавар намар бол оюутнууд авч талбайдаа дадлгажуулаад нийтдээ нэг 7-8 оюутнууд дадлгаж байна. Ер нь одоо газар тариалан гэдэг чинь бас онцлогтой. Нэг ширхэг үрийг ингээд тарилаа. Тэр үр соёодоо гарч ирснээс хойш яг тарьсан хүн тэр ногооныхаа аав ээж асран хамгаалж боож уурдаг. Тийм учраас ер нь үр тарихаас өсвөлээд ямар ногоо ямар хөрсөн тарих уу тийм ээ. Тэгээд зоны аштгаа ямар аах вэ? Ер нь өөртөө гардан хийлээдэг байгаа тийм. Ер нь одоо сүүлийн үед ер нь газар тариалан салбарт ногоо тарьж байгаа хүмүүсийн тоо цөөрч байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь бид нар тариад ирэхэж байгаа хүмүүсээ маш их сайн дэмжих хэрэгтэй оюутнуудаа. Сайн тарьж сайн сурч чадж байгааг нь бол урамшуулах хэрэгтэй.
Одоо хүн чинь нөгөө урмаар итгэдэг тийм учраас бага юм тарьсан ч гэсэн үнэхээр чи сайн тарьсан байна гэх тэр сайн таадын хард эмч хэрэгтэй байгаа хамгийн гол юм тэр. Ховд түншлэлээ 2022 төр хувийн хвшлийн түншлэгчдийн шилдэг түншлэгч байгуулахаар алтан хөрсний ундрах оршоо хүрэн товгор нөхөрлөл Western Holt компанийг шилдэг түншлэгч байгууллагуудаар шалгаруулсан байна.